Мэдээ үргэлжилж байна. Өнөөдөр 4-р сарын 1 буюу инээдмийн баярын өдрөө. Хүн өдөрт 10-аас 15 минут чин сэтгэлээс инээвэл ойролцоогоор 40-50 калори шатаадаг байна. Энэ нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. За тэгвэл бид гудамжаар явж байгаа хүмүүсийг ажиглахад 10 хүн тутмын нэг нь л инээмсэглэж байлаа. Баярлалаа. Боллоо штэ. За инээмсэглэл бол үргэлж бидэнд байдаг. За бусдад үнгүй өгч болох хамгийн сайхан зүйлсийн нэг. Тэгвэл за Улаанбаатар хотын яг иргэд маань хэр их инээмсэглэдэг вэ гэдэг туршилтыг хэдүүлээ хийж үзье. Судалгаагаар хүүхэд өдөрт дунджаар 300 орчим удаа инээдэг бол насан туршид ердөө 20 орчим удаа инээдэг байна. Сонирхолтой нь хуурамч инээмсэглэл хүртэл тархин жинхэнэ инээж байгаа мэт эерэг нөлөө үзүүлдэг. Харин хүн өдөрт 10-аас 15 минут чин сэтгэлээсээ инээвэл ойролцоогоор 40-50 калори шатаадаг байна. Энэ нь 20 минут орчим гүүхтэй дүүцгөөц үрдүү юм а. Гэтэл манай иргэд хөдөлгөн инээхгүй байгааг бид ажиглалтаар тогтоолоо. Бид хүн ихтэй хотын гудамжинд камера 30 минут байршуулахад 300 гаруй өнгөрлөө. Гэтэл эдгээр хүмүүсийн ердөө 30 инээмсэглсэн үр дүн гарлаа. За инээдмийн баяр мэнд хүргэе. Баярлалаа. Юу одож инээсэн бэ? Яагаад инээсэн бэ? Ямар гоё инээ? Өтөрсэй тэгэл айр зүрийн яриал инээсэн. Хасаа юу одож инээсэн бэ? Йоо яцаач. Юу одож инээсэн бэ? Дүнсээ юу? Тэ. Яг юм авцсан тэгэл. Ийм үзэл. Намаа тэгээд дагаад инээхээр дагаад инээдэг гэдэг байхгүй юу? Тэгээд тэрэнд нас аягүй баярлалтай шүү дээ. Яа тэгвэл өөрийнхөө бас инээмсэглэлээр инээдээрээ тэг хүмүүст бас ингээд аз жаргал инээд бэлэглээд сууж байгаа да баярлдаг. Өдөржингөө энэгээр энд сууж хахт ингээ хүмүүс ер нь хэр инээж байна? Дэжгээ. Дэжгээ юу? Танай ер нь хэр их инээдэг өдөрт энэ хэд удаа инээж байна? Би юу инээстэй харуул инээ шүү дээ. Инээстэй харуул инээ шүү. Ер нь бол одоо илгээ гүштэл инээ гэж монголчууд ярьдаг штэ. Тэгэхээр илгээ гүштэл инээнэ гэдэг нь бол хүний эрүүл мэндэд тустай л гэсэн үг. Тийм учраас илгээ хамгаалахын тулд инээгээрэй л гэж хэлье. Эцэст нь хэлэхэд инээмсэглэл бол танд үргэлж байдаг бусдад өгөхөд үн төлбөргүй хамгийн гайхалтай урам зориг эд хөрөнгө юм а. Тэгэхээр та өөрөөсөө ч өрөөл бусдаас ч инээмсэглэл битгий харамлаарай. Инээмсэглэл бол хамгийн эерэг халдвар юм шүү.